Улаанбаатар хотод маань хэдийний 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Энэ цаг мөчид мэдээж Монголын хамгийн өндөр хонжоортой үндэсний латран ээлжид тохирол өнөөдрийн азднуудыг тодруулдаг билээ. Эрхэм үзэгчид маань өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулалт цэгүүд дээр очиод тоглох хугацаа худалдан авч бүгэлснээр тохиролтой оролцох хэрэгтэй гэдэг шүү дээ. Мэдээж үзэгч та бүхэн маань өөртөө аз авчирдаг 4 хоронтой 6 хоронтой 7 хоронтой тоонуудыг бас бүгэлсэн гэдэгт итгэлтэй. Уламжлал ясаараа тохирол маань 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлэх болно. За харин үзэгчтэй бага мэдээлэл хүргэх юм бол 4-ийн маань хувьд бол 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв тааснаар аздан болох боломжтой байдаг. Тухайн 4 бөмбөлгийг хамгийн гол нь яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 500, 1000, 2000 дахин өсгөн авах боломжтой байдаг. За мэдээж дараагийн тохирол бол 6 D байдаг. 6 D-ийн маань хувьд мэдээж 60 ширхэг бөмбөлгнөөс 6 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. Хамгийн багадаа 1500 төгрөг хожих боломжтой. Таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөндөн өсөж явах боломжтойгоор та тохирлоо өргөжлөх боломжтой байдаг. Энэ бол мэдээж 6D тохирол. За харин 642 тохирлын маань хувьд бол хамгийн өндөр хонжоорыг хожих боломжтой 42 ширхэг бөмбөлгнөөс ердөө 6 бөмбөлгийг дарааллагт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөг хожих боломжтой байдаг. Энэ бол мэдээж хамгийн өндөр хонжоортой Монголын үндэсний латраа. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсэж бүгдээр хамсаад 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг эхлэе. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Уг 40 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 500 дахин өсгөн авч 4-ийн 3 дугаар зэргийн тохирлын аздан болох учиртай юм. Ингээд үзэгчид маань дүрмээс сайн ойлгосон гэдэг сэтгэлтэй та бүхэндээ амжилт хүсэж ямар 4 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлзэж байгаа. Санамсруугаар гарч ирэх 4 бөмбөлгийг зөв дааснаар аздан болох боломжтой. За эхний бөмбөлгийн дугаар тийг за 2 дахь бөмбөлгийн дугаар 8, 2 дахь бөмбөлгийн дугаар 8, за 2 дахь бөмбөлгийн маань дугаар 3 дахь бөмбөлгийн маань дугаар 9, 3 дахь бөмбөлгийн дугаар 9, за тийг 8, 9 гэсэн 3 бөмбөлг шилэн хоргоноор гарч ирлээ. 4 дахь бөмбөлг аргахай. 4 дахь бөмбөлгийн дугаар 6. За 4 дахь бөмбөлгийн маань дугаар 6 ингэснээр 4-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань тэг 8, 9, 6 тэг 8, 9, 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. За үзэгчид маань 9-ийн тоо болон 6-гийн тоонууд манаас аюугаар ялгагдаж байгаа төрөний энэхүү тохирол дээрээс харсан гэдэгт итгэлтэй байна. Та энэхүү 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За та дөрөвдөө дээр хамгийн багадаа 500 төгрөгийн базаа тавьж тоглох боломжтой байдаг. Үргэлжлүүлэн бүгдээр хамтдаа 4-ийн 2 дугаар зэргийн тохирлынхаа азныг тодруулах болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхсан 40 ширхэг бөмбөлөг маань байрласан байгаа. Санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 1000 дахин өсгөн авч 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань аздан болох учиртай. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Энэ бол 4-ийн 2 дугаар зэргийн тохирол адилхан 4 бөмбөлгийг зөв тааснаар аздан болох боломжтой. Эхний бөмбөлгийн дугаар 4. Эхний бөмбөлгийн дугаар 4. 2 дахь бөмбөлгийн маань дугаар 1. 2 дахь бөмбөлгийн дугаар 1. За 4-1 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. 4 бөмбөлөг гарч ирснээр аздан маань тодорхой учиртай. 3 дахь бөмбөлгийн дугаар 2. 2. За гарч ирж байгаа бөмбөлгнүүд маань бүгд нэг оронтой тоонууд байгаа гэдэг үзэгчид маань анзаарч байгаа. За 4 дахь бөмбөлгийн дугаар 8. 4 дахь бөмбөлгийн дугаар 8. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань 4, 1, 2, 8.
4, 1, 2, 8 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. Түрүүн та бүхэндээ тайлбарласан энэхүү дөрвөн бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол хамгийн гол нь дөрвөлнгийн үзэгчтэй. Дөрвөлнгийн зөв тааж чадсан бол үзэгчтэй өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөн авч байгаа юм. За дөрвүүдийн маань нэг зэрэг та бүхэндээ 3 боломжийг олгодог. За энэ бол дөрвүүдийн 1-р зэрэгийн тохирол байгаа. За шилэн хоргонд маань яг адилхан тгээс сүрлэг цэвэр бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Хамгийн гол нэгдүгээр бөмбөлгнүүд маань бүгд нэг оронтой бөгөөд нэг нь гэхэд 4 удаа байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй юм. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой. Энэ бол мэдээж дөрвүүдийн 1-р зэрэгийн тохирол та бүхэндээ амжилт хүсье. Ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв тагаад авсан болох боломж дөрвийн тохирол дээр маань байдаг. За эхний бөмбөлгийн дугаар 8. За эхний бөмбөлгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. За 3 дахь бөмбөлгийн дугаар мөн адилхан 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 5. 8, 5, 5 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байгаа. За 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн маань дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлгийн дугаар тэг. Ингэснээр дөрвүүдийн 1-р зэрэгийн тохирол дээр маань 8, 5, 5, тэг 8, 5, 5 тэг гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч азтан болж байгаа юм шүү. Тэгээд дөрвүүдийн маань тохирол үгээр өндөрлөж байна. Мэдээж дөрвүүдийг тоглосон нийт үзэгчдэд маш их баярлалаа. Хамгийн гол нь азтан болсон мэлэлтэнд халуун баярыг хүргэе. За өргөжлөн бүгдээрээ хамтдаа 50 сая төгрөгийн хонжууртай 6D тохирлынхаа азныг тодруулах болно. За 6D-ийн маань хувьд бол өмнөх тохирлоос бага зэрэг дөрмийн хувьд ялгаатай учраас анхудаа тоглож байгаа үзэгчд маань байвал бас анхаарлаа илүү сайн хандуулаарай. Шилэн хоргонд маань тгээс сүрлэг цэбэр бүхий 6 удаа давцсан 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол мэдээж нэг хоорондоо тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давцсан байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй юм. 6D тохирол дээр маань санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та нэг бол урдаас нь нэг бол хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болох учиртай юм. За харин үзэгч та бүхэн 6D тохирол дээр маань 2 бөмбөлгийг дарааллынхаа хувьд урдаас нь юм уу хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 150000 төгрөг, 5 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд та сая 500,000 төгрөгийг хожих боломжтой. Энэ бол мэдээж 6D тохирол 6 бөмбөлгөө зургуулангийн зөв таасан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтой гэдгийг дахин сануулъя. Ингээд та бүхэндээ амжилт хүсэж ямар 6 бөмбөлөг гарч ирэхийг харцгаая. Шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг илтгэж байгаа. Санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирснээр азтан маань тодорхойлж байна. За эхний бөмбөлгийн дугаар 4. Эхний бөмбөлгийн маань дугаар 4. Хоёр дахь
7. Ингээд үзэгчдэд 6 дээд тохирол дээр гарч ирсэн 6 бөмбөлгийг танилцуулъя. 4, 5, 9, 8, 4, 7. Давтаж хэлье. 4, 5, 9, 8, 4, 7 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынхын хувьд урдаас нь гэдэг маань 4-ийн тооноос эхлээд, зохионоос нь гэдэг маань 7-гийн тооноос эхлээд энэ хоёрын аль нэг хувилбараар нь үзэгч та бүхэн 6 бөмбөлгөө сургуулингийн зөв тааж чадсан бол мэдээж 50 сая төгрөг. Харин 2 бөмбөлөг зөв таасан бол урмын хонжир 1500 төгрөгнөөс эхлээд таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөн дан өсөөд явах боломжтойгоор та 6 дэх тохиролд маань оролцсон байгаа. Мэдээж үзэгч та бүхэн 6 дэх тохирлоос маань азтан болсон бол танд халуун баярыг хүргэе. За өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатран хамгийн өндөр хонжиртай тохирлынхаа азныг тодруулах бол энэ бол мэдээж 642. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр бөмбөлгнүүд маань нэг л гэхэд нэг байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. Өмнөх тохирлуудыг бодох юм бол бөмбөлгнүүд маань одоо 2 оронтой болж ирж байгааг үзэгчд маань анзаарж байгаа. Нэгийн тооноос эхлээд 42 хүртэлх дараалсан бөмбөлгнүүд байрлсан байгаа. Санамсаргүйгээр гарч ирэх эхний 6 бөмбөлөг буюу үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох хуучиртай юм. За харин энэхүү тохирол дээр маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирдгээр онцлогтой. Тухайн бөмбөлөг бонус бөмбөлгийг оролцуулаад та үндсэн бөмбөлгнүүдийн 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйг нийлээд 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөгийг хожих боломжтой. Мэдээж дараалал огт хамаарахгүй гэдэг үзэгч та санах хэрэгтэй. Та бонус бөмбөлөг болон үндсэн бөмбөлгнүүдээс 5 бөмбөлгийг нийлүүлж тааж чадсан тохиолдолд за 300,000 төгрөгийг хожих боломжтой байдаг. 6 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд та 12 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. Энэ бол мэдээж 642 тохирол үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд маань одоо бол 42 бөмбөлөг эргэлдэж байгаа. За эхний бөмбөлөгийн дугаар 20 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгийн дугаар 20. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 38. Үзэгчдэд дахин сануулгад 642 тохирлын маань 6 бөмбөлгийг дараас нь хамааралгүйгээр зургуулангийн зөв таасан тохиолдолд азтан болох боломжтой байдаг. За 6 дахь бөмбөлгийн маань дугаар 15. 6 дахь бөмбөлгийн дугаар 15. За ингээд бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгийн дугаар 35. Бонус бөмбөлөгний дугаар 35. За ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 20, 38, 21, 6, 30, 15. Давтаж хэлье. 20, 38, 21, 6, 30, 15 гэсэн үндсэн 6 бөмбөлөг буюу эхлээд гарч ирсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 642 тохирлын маань азтан болж байгаа гэсэн үг юм. Мэдээж та хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн азтан болж байгаа гэсэн үг юм. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 35 гэсэн бөмбөлөгний төсөлмжтойгоор за урмын хонжир 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азсангууд тус тодорсон байх магадлалтай гэсэн үг юм. За ингээд мэдээж хамгийн сүүлд 642 тохирлынхаа азнуудыг тодруулдаг шүү дээ. Үзэгч та бүхэн дундаас маань эдгээр тохирол дундаас маань азтан болсон бол танд халуун баярыг хүргэе. Өнөөдрийн маань тохирол өндөрлөх болсон байна. Дараагийн тохирол мэдээж шинэ 7 хоногийн 17 цаг 30 минутанд буюу даваа гарагийн 17 цаг 30 минутанд Icon цэгийн минь болон үндэсний шатран аль биесны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүрэх учиртай. За харин үндэсний шатруудаа хэрхэн оролцох мэдгүй тасалбараа хаанаас авах мэдгүй байгаа. За яг дэлгэсний хажууд бол манай тасалбар борлуулалтын цэгүүдийн байршлууд харагдаж байгаа. Үзэгч та бүхэнд эдгээр цэгүүдээр очих боломжтой. Мөн та хэрэг өөрийгөө
аздан болсноо сайн мэдгүй байгаа бол үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар зочлоод за нэвтрүүлгээ давтаад үзэх боломжтой байдаг гэдгийг дахин сануулъя. За ингээд үргэлж бидэнтэй хамтдаа байдаг тохирол маань идэвхтэй оролцдог эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ 7 хоногийн ажил үйлстэй өдрөг бүтэмжтэйгээр бүгдээрээ хамтдаа 17 цаг 30 минутанд иргэн уулзлаа. Түр баяртай.